саний хичээл болсон. Харин би хүүхдүүдийг цамцаагаар ийм алдаа гаргаж болохгүй гэдэг үднээс энэ нэрийг зохиосон. Манайхан Монголын хичээлээр зохиосон сургамж төлөвлөгөөтэй бүтээлийн сандаа гаргаж бусад хүүхдүүд сургамж аваасаа гэж гаргасан. Намайг Арна гэдэг би та нартай монгол хэлний хичээл дээр зохиосон сургамж төлөвлөгөөрөө уншиж өгье. Ухаарал. Эрт урд цагт ээж охин хоёр амьдран суудаг байжээ. Охин нь чихрэнд их дуртай байв. Ээж охиндоо чихэр жимсээ тааруулж идээрэй гэж үргэлж захидаг байв. Ээж нь нэг өдөр охиноо гэртээ ганцаарнг нь орхиод ажилдаа явлаа. Охин ганцаараа үлдээд тоглож байтал ширээн дээрх тавгтай чихэр нүдэнд нь туслаа. Охин гүйн очоод тавгтай чихрээс идэж гарлаа. Тэгтэл арай охины шүдэн өвдгөн тэр. Охин ээжээ шүд гээд уйлж гарав. Сандарсан ээж охиноо дагуулan шүдний эмнэлэг орж шүдийг нь эмчлүүлв. Үүнээс хойш охин чихэр идэхдээ бага хэмжээгээр идэж шүдээ хайрладаг болсон гэнэ. Сайн байцгаана уу багш нараа, намайг Эрмөн Төгөлдөр гэдэг. Би Хэлний нэгдүгээр сургуулийн 5 дугаар ангид сурдаг. Монгол хэлний хичээл дээр зохиосон сургамж төлөвлөгөөрөө уншиж өгье. Монгол хүн уурган дээгүүр алхдаггүй. Эрт урд цагт Балдангийнх гэдэг аль Баян бүрдийн ихээр нутгасаар нэлээд хэдэн жилийн өмнө үтжээ. Тэдний олон хүүхэдтэй эмчилж өглөөдөө өвгөн эртлэн босоод морио унж урд тайрхны орой дээрээс алгуурхан мандах намнаас аль савн нарны тарин уншлаа. Өөртөндөөс нь хэсэг алхтаа адууга хураан гэрийнхээ гадаа авчрав. Жин үдийн хэр хаяанда айсэлтэн тамхиа нэрнсэн. Харин хүүхдүүд нь гэрийн баруун талд тавьсан уурган дээгүүр гүйлтэн тоглоно. Түүнийг харсан өвгөн тэднийг дуудана, тойролн зогсоогоод ийхүү хэлв. За хүүхдүүд минь, адуу бол хиймэл та Тэнгэрийн амьтан билээ. Уурга гэдэг чинь адууны толгойд явдаг зүйл болохоор бид дээдлэх хүчтэй. Тиймээс уурган дээгүүр алхдаггүй. Мөн хазаар, чөдөр, ногт жирфагүй хамаагүй газар тавьж болохгүй шүү. Хүүхдүүд минь, та нар Монгол ёсны ишлээ үргэлжлүүлж явах хэрэгтэй гэж хэллээ. Үүнээс хойш тэдний хүүхдүүд уурах бүрээ дээдлж явдаг болсон гэдэг. Манай ангийнхан ингээд өөрсдийнхөө зохиосон сургамж дүлгэрээр ном хийсэн. Тэгээд энэ номоо ангийн номын сандаа байршуулж, ангийн номын сангаа байжуулсан байгаа. Монголчууд эрт цагаас эхлэн үр хүүхдээ сурган төлөвшүүлэхдээ уран цэцэн үг хэллэг, яруу найраг, онч мэрэгэн үгс, ухаарал бүхий зохиол бүтээлийг амьдрал ах уйдаа хэрэглэсээр ирсэн билээ. Манай монголчууд байгаль ертөнц, хүний нийгэм, амьдралыг үзэх үзэл, харилцааны соёл, сэтгэх арга маягаа сургаалын зохиол уламжлуулан үлдээсэн байдаг. Иймээс Монголын гүн ухаан, шашин шүтлэг, зан заншил, урлаг соёл, сурган хүмүүжүүлэх ухаан болон бусад эрдэм мэдлэг энэхүү сургаалын зохиолд хадгалаатай байдаг. Сургаалын зохиол нь ёс төр, зан заншлаа мэддэг, ахмад хүнийг хүндэлдэг, мэддэг, эмх замбраатай, энэрн нийгүүлсэх, уян зөөлөн сэтгэлтэй, ухаалаг дүлгэн хүн болгон хүмүүжүүлэх ач холбогдолтой. Гадаад яриа хийж явах явцдаа хүүхэд өөрийнхөө боловсруулсан их зохиосон ноор гихтэр одоо дүгнэлт хийн. Өөрөөр хэлбэл засаж сайжруулах боломжоо тэр хүн одоо ярилцлага хийгээд юм уу бусдаар үнэлүүлээд бусдаа хамтран ярилцж явах явцдаа одоо энэ зохиосон ихтэй дүгнэлт хийн гэсэн үг. За ингээд дотоод яриагаа гадаад яриа болгочлоо.
буцаагаад эргээд энэ гадаад яриагаа дотоод яриа болгоно. Дотоод яриа болгохдоо энийг одоо засаж сайжруулж нэг одоо өөрийн гэсэн нэг ийм өнгө аястай, өөрийн гэсэн нэг ийм дүр төрхтэй ихийг хүүхэд зохиож бичнэ гэсэн. За ингээд зохиож бичсэн ихээ бусдад тайлагнах байдаг ч юм уу. Эсвэл одоо бусад хүмүүст өөрийнхөө зохиосон бүтээсэн зүйлээ танилцуулах, түгээх ийм ажил хийж байгаа. Энэ ажил бол энэ Хинтээ аймгийн боловсруулсан DVD хичээл дээр бол маш тодорхой байгаа. За ийм учраас одоо юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр их бичвэл сургана гэдэг бол 1-2 цагийн зүйл биш ээ. Дор хаяж байгаа одоо 4-6 цагийн алхамчилсан үүдүүдээр бид нэр ихэд сургаж байгаа. Тэгэхээр энэ ихэд сургаж байгаа алхамчилсан үүдүүдийг багш нар минь дистаралж одоо хийж өөрсдөө сурах хэрэгтэй. Өөрсдийнхээ хийж сурсан үйл ажиллагааныхаа алхмуудыг хүүхдүүдээрээ хэрэгэлдэг. Ийм л арга зүйг та нарт түгээх зорилготой хичээл хийгдсэн байгаа.